Эх орныхоо 408 зогсоос эргэх цэнхэр дэлхийнхээ өнцөг болон бүрээс дэлхийн монголчуудын MJ радио 88.3 долгион дээр бид бүхэнтэйгээ үргэлж хамт байдаг эрхэм мөндөд сонсогч үзэгч таны энэ үчийн амрыг мэдчилж байна. За өнөөдөр 2025 оны 9 сарын 29-ний өдрийн даваа гараг айлчилж байгаа. Улаанбаатарын цагаар 20 цаг 10 минут болсноор манай өнөөдрийн хамт шими жаргаж сонсон үрээтэй таата ирээ нэвтрүүлэг маань эхэлж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Эрика Угна, найруулагчаар Өнөр Баяр, нэвтрүүлгийн продюсераар Аринаар ажиллаж байна. За, үчи минь төргий. Үчи минь сайхан амарсан уу? Өдрийг сайхан өнгөрөөсөн уу? Өнөөдөр чинь би нэлээд эрт ирсэн. За. Тэгэд чиний гадар явсан ажил бүтсэн үү? Оо, бүтсэн. Чи ч үр нэлээд орой ирлээ. Би бол өнөөдөр гоё юм авчирсан шүү дээ. Мэдсэн. Бараг чамааг ирэхэд дууссан байсан байна тийм. Дууссан байсан. Харин тэгсэн чамд амсуулж чадсангүй. Уучлаарай. За өнөөдөр 2029 оны гинэ. Йоо, 4 жилээр төрүүлсэн юм чи тээ. 2025 оны 9 сарын 29-ний өдрийн даваа гараг нийт сонсож байгаа үзэг сонсогч та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэхийн ялдамд өнөөдрөөс ихсүүлээд 2026 оны 1 сарын 1-ний өдрийг гарах хүртэл 94 хоногийн хугацаа үлдсэн байгаа юм байлаа шүү. Төлөвсөн ажил нь ингээд цаадгүй сайхан бүтэж биелээд ингээд төгсгөлийнхөө баг 80% руу орж байгаа бах гэж бодож байна. Саяхан 100 хоног байсан шүү дээ. Нөгөө нэг тийм хөөрхөн пост яваадсан харсан уу? Өнөөдрөөс үерхэж эхлэх юм бол шинэ жилээр нөгөө 100 хоногийнхоо тайлыг тавих. Тийм үерхэж эхлэе 100 хоногоо тэмдэглэх нэ шүү дээ гэдэг пост яваадсан. Одоо өнгөрсөн байна. Одоо 90 гэж хэлэх юм уу яа тийм. Ингээл хоёр оронтой тоороо орчлоо шүү. Харин тийм. За манай өнөөдрийн даваа гарагийн таата ирээ нэвтрүүлгийн сэдв бол мэдээж хобби байдаг тийм ээ. Тэгэхээр цуглуулга хобби ярьж байгаа. Өнөөдөр бид хоёрын хувьд ямар хобби ярих вүлээ? Пианц цуглуулагч нарын тухай ярина. Пианцны тухай ярих нь. Пианцны тухай ярих нэ. Энэ ястаа үнэхээр айгүй сонирхолтой хобби байлаа шүү. Тийм шүү дээ. Одоо тэгээ нөгөө пианц чинь одоо 70-80-ад онд жинхэнэ эд хүчээ авч агаад цахим дижитал юу ихэлснээс хойш CD энтер гараад CD MP3 гараад нэг хэсэг модноос гарсан тий. Одоо бол жинхэнэ буцаад ирчээ авцсан юм байлээ шүү дээ. Жинхэнэ одоо ирчээ аваад гадуур нөгөө пианц тоглуулагч нар нь хүртэл одоо гоё шинжлэгдээд гараад ирчихсэн тий. Тийм байлээ шүү дээ. Баг байхад нэг ийм дөрвөлжин модон нэг тийм байдаг байсан да. Тэгээ ийм зузаан пианцтай тий. Айгуу юм гатуу тий. Тэр чинь бас юмны учир мэдэхгүй байхдаа нисгэж шидэж онгоц пууж юм уу ингээл ингэж явуулж мовуулдаж ил. Одоо тэр пианцны эздүүд нь тухайн үед ямар мэдрэмж авч ирсэн бол гэж одоо бас пал хийдэл бодогддөө шүү. Харин тийм ээ тий. Одоо тэд нар чинь тэгж тоглож цуглаагүй байсан бол үдээж байх юм. Одоо бол үн цэн орцонд байх юм юм билүү. Магадгүй зургатаж илэгдсэн ч гэсэн үн цэнээ алдаагүй ч байх юм билүү тий. Харин тий. Хүүхэд нэрээ бас хорон байгаа шүү тий. Гэтэ тэр үед чинь одоо ирээдүйд үн цэнт хурж магадгүй, үн цэнтэй болж магадгүй, хордож магадгүй гэж бид нар ч яаж мэдэх вэ тий. Технологийн хөгжлийг дагаал модноос гарчлаа гэж хаягдсан тоглолцсон тий. За Эрикийн хувьд хизээ пианцтай анх нүүр тулж их л жоохон байсан юм да. Сургууль тахтай бага ангид тахтаа л анх харж исэн баха да. За ер нь бол миний хувьд бол цэцэрлэгт л харж ирсэн. Тий нэг тэр хавцаа л харж ирсэн баг. Тэгэхээр яг нэг тэр хавцаа л тэгээ удаагүй тэр чинь нөгөө нэг юм касет гараад касеттай хөгжим гараад тэгээд ер нь бол ингээл жилийн дотор CD гараад хүүхэн амтан жигцээр байгаа ёстой л сонирхож цуглуулдаг хүмүүсийн гар дээр л үлдсэн үү гэхээс биш сонирхож цуглуулдаг хүмүүс бол ёстой чи битгой шиг хүүхэд байх үедээ бол жинхэнэ нисдэг тавг шиг нисгэж тоглосоор угаад л будаа болгож ирсэн тохиолдол зөндөө байгаа дөө тий. Тэгсэн. Тэгээ нэг анх ийм дугуй нөгөө анхны компакт диск CD компакт диск гараад ер нь бол пианц чинь бүр жинхэнэ хэрэглэнээс гарсан шүү дээ. Яг тэгсэн. Нөгөө пианц мэнзийг тоож байгаа чинь баггүй. Нөгөө компакт дискээ хайрлаж гамнаад нөгөөх нь яаж яхад амархан зурагдан тий. Нэг том миний санаж байгаагаар нэг том одоо хүүхэд багтаа л барьж яхад ийм том юм барайл. Тэгээ нөгөө цаасан гадар ивта тий. Одоо юу гэх юм гадаргатай гэх юм уу. Тийм. Тэгээ дандаа ихэвчлэн Орос дуунууд байдаг.
ганц нэг Баян Монгол ингээд тойруулж мөрөөлөө биччихсэн тийм пянцтай байсныг л санаж байна. Нөгөө нэг юм мебель юм шиг юм дөрвөлжин юутэй. Тэгээд шилэн целлодын юм шиг юм дээрээсээ буудаг тагтай. Тийм тэр таг нь хагараад хөрхий хэрэггүй болчдөг. Тий. Яг тийм байдаг байсан шүү дээ. Тэр нэг целлодын таг чинь бас ядж тагарчаараа буцааж ивлэхэд хэцүү тий. Хэцүү. Засч масах гэхээр. Тий. За ингээ манай өнөөдрийн сэдв бол пянц цуглуулагч нар боيو пянц цуглуулах хоббиний талаар ярьж байгаа. За ингээд яг одоо сонсож байгаа өөртөө ховор нандин пянцтай яг пянц цуглуулж эхэж байгаа. Эсвэл пянцны гоё үүх түүхийг нэг сохин яриад хөөрөөд өгчхөр юм сайхан үзэг сонсогч нар байвал холбогдоорой. Манай шууд эфир утас 77 77 38 83 хэрэг гадаадаас холбогдохол 77 77 88 30 дугаар утас эфир дээр нээлттэй Эрика бит хоёр таныг хүлээгээд байж байгаа шүү. За тэгээ пянц цуглуулагч гэдэг чинь ер нь бол хөгжмийг жинхэнэ утгаар нь тэр гоё амьд юм шиг сонсогддог. Тэр мэдрэмжинд нь дурлаж ер нь бол анх ингэж цуглуулах үйл ажил одоо цуглуулах эхлэн тавигдсан хүмүүс байд юм байна. Ер нь бол яг тийх баха. Би бол одоо өөрөө яг үнэхээр цуглуулж мдэггүй болохоор одоо л мэдлэг авъя гэж бодож байна. Гэхдээ пянзаар нэг сонсох юм бол ахиж яг тэрийг өгүүлдэг гэдэг байгаа байхгүй. Харин тэгээд байгаа юм да тий. CD-г бол нэг сонирхохоо болчдөг гэдэг юм да тий. За ингээд сонсогч холбогдож байна. Сонсогч аавь. Эмжил радио тэнийг сонсож байна. Та хоёрын нэвтрүүлэг. Үчимин. За, сэдвээ сонсноо та. Сонсон. Эхнээс нь сонсоо л. За тэнийг хүлээж байна. Би нэг цуглуулдаг тийм нэг хобби энэ бол байхгүй. Гэхдээ нөгөө нэг манай эхнэр болохоор нөгөө айлын баг тэгээд тэдний манай эхнэрийн том ах нь л гэж манай ээж автаач зүтнэс ч бүр 80-90 оноос эхлээд тэр хэрэгэлдэг гэртээ эргэлдэг байсан пянц тоглуулагч нь бүр их жахнар нь бүгд тусдаа гарч яваад эхнэр битэр тусдаа гарахад тэгээд баг дүүн аваад ирсэн. За. Тэгээд одоо бол манад ер нь тэр 70-80-аад 90 оны ер нь нэлээд хэдэн ховор пянц байна. Ямар гоё. Тэгээд тэр чинь заавал пянц гэдэг уран бүтээл талаас гэхээсээ илүү нөгөө эхнэрийн чинь хүүхэд авах гэр бүлийнх нь бүр гоё дурсамжууд нь бас давхар хадгалж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэдүүс чинь нөгөө нэг чинийх манай эхнэр чинь тэгэл их жахнар нь бүгдээрээ тэр баг дээрээс яг тэр улаан оронгийнхалтай тэр пянц тоглуулагчаа тавьчаал бүгдээрээ гэрээ цэвэрлдэг гэсэн тэр гэл. Яг тэгдэг. Одоо тэгээ пянц тоглуулагч нь бол зүгээр ажилтдаг уу? Зүгээр ажиллаж байгаа тэр нөгөө нэг хиний манад эрэхтэй тэр нөгөө үзүүрийн зүүн уурсан байсан. Тэгээд би сая нөгөө нэг хин хүмүүст хэрэг болж магадгүйгээр тэр нэг засварч ахаар засуулаад тэгээд тэр ахынхаа фэйсбүүкийг буцаагаад нөгөө юунтайгаа тойрыг ярьж байхад найзууд дондоос хайгаад олддгоо гэн тэр ахын фэйсбүүкийг өгчөөл бас нэг тийм эвдэрхий пянц тоглуулагч нар байвал тэр ах янзын систем билээ. Одоо бол тэгвэл хэвийн ямар янзын гоё ажиллаж байгаа юм тий. Зүгээр ажиллаж байгаа. Тэгээд хаяа нэг гаргаж ирээд тавьдیں۔ Тэгэл одоо тэр манад бол тэр Баян Монгол тэр Апа модерн таалтын гэдүүс ерөөсө тэр дээр үе пянцнууд бүгдээр зүүндээ байгаа. Одоо чинь баг одоо манай сервантанд хадгалаатай байдаг. Тэгэхээр чинь нэг хоёр төө ирээтэй юмнууд байгаа шүү ер нь. Юу вэ? Энд чи бараг 40-50 см юм биш тий. Тэгээд юу нэг одоо хоёр сая яриад би яг нэрийг санахгүй байна. Тэр нөгөө бор мебл ингээд тий. Дээдлийн тэр нөгөө нэг хуун цэллодын таг нь яг л хагарсан манах байгаа. Тэгээд тэр таг нь хаягдсан баха. Яг тэр хоёр яриад байгаа тэр меблийн тэр тоглуулагч байгаа. Тэрийн нэрийг одоо нэрийг санахгүй байна. Тэгээд тэр нэлээд том одоо нэг А4 хэмжээтэй хоёр нөгөө нэг тийм урдаа тийм хар даавн тийм юутай хоёр дипүцтэй. Тий. Тэр нь бас итгэл орохоороо сэмэрчнээ бас тий. Тэр хоёр дипүцрийг тэр пянц тоглолт застдаг байсан ах надаас бүр шалсаар хагаад би өгөөг үлтэй. Тэрийг бүр та энийгээ бас. Цаа чи юмны учир мэдчихэж байгаа юм баха та. Тэгэл тэр хоёр дипүцэр нь болохоор яг нөгөө нэг доторх нь яг дипүцэр нь эвдэрсэн байсан юм а. Тэгээ би дотор нөгөө нэг ийм сүүлийн үеийн нөгөө нэг одоо компьютерт залгадаг нөгөө нэг яригчнууд ба шүү дээ дипүцрүүд. Тэрийг зүгээр гаднага авдрын хайрцгийг ашиглаад дотор нь хийгээд яг тэр нөгөө нэг уц моцыг нь яг тэр ахаар яг
зовоод юм шиг яг холболцсон байхгүй. За. Тэгэхээр одоо яг тэр нөгөө нэг сүүлийн үеийн тэр нөгөө дугуйлт сайтай диффузер тавьчихлаар бүр гой дугуйлт юм. Тийм байх юм. Дугуйлт бол өстой янз юм биз? Янзын. Тэгээд манай тэр лувсан хингцэн байдаг лээ нэг тийм нэлээ насаараа энэ нөгөө нэг радиод ажиллах нэг тийм ах байсан юм аа. Тэгээ би сая нөгөө хүн тэрэг болж магадгүй фэйсбүүкийг өгөх гэсэн чинь найзууд дотроос айгаад олддгоо. За та олчих юм бол олж ил комментэр үлдээгээрэй. Тийм цагт багтаагаад комментэр бичиж үлдээч ирээ та. Тийм надаа бол яг хаяал гаргаж ирээл нэг ингээл дэлгэж байгаа л нэг хөгжим асааж байгаа л нэг зохоо явуулаад стар хийж гоё штэ. Яг тийх юм байна. Үнэхээр гоё мэдрэмж авдаг юм байна. За холбогцсонд баярлалаа танд. За баярлалаа. Өчиг сайхан өнгөрүүлээрэй. За. Би яг ингээд нөгөө юу яасан чинь сая нөгөө нэрийг санахгүй байна гэдэг нь шүү дээ тий. Тэгэхээр н хайгаад үтсэн чинь нэг радиотой пенц тоглуулагч гээд мэблэн тий. Нөгөө нэг миний бас төсөөлөд байгаа. Энэ нөгөө нэг дээрээ тийм тунгалаг пиор юуттай биш байхгүй. Целлулоидын тагтай нь биш. За. Бүр мэблэрээ өөрөөр нь таглагддаг. Бас тийм. Тийм тэрийг болохоор Кантата 204 радиотой пенц тоглуулагч гэдэг гинэ. Зөө. Тийм бол гаргаж ирж оллоо. Орсих уу? Орсын. Зөө. Кантата 204 гэдэг юм шиг үү? Тий. За дараагийн сонсогч хөлөж явъя. Эмжил радио тэнийг сонсож чинь та хоёрын нэвтрүүлэг. За сайн байна уу? За сэтгэл сонссноо та? Сонсон. За. Та пенсны талаар ярьж байгаа. Тий, та пенс цуглуулагч юм уу? Яг одоо бол яг пенс цуглуулагч бол биш. За. Гэхдээ багтаа бол пенсэг бол бас хэдийгээр нь яг таны ярьжсэнаар сайхан дондоор нь хуглаа, дэвдээ сүтгэл. Эвдэн сүтгэж нь байсан гэж юу? Тэг. Одоо бол надад ганцхан пенс л байдаг. Айстов хамтлагийн пенс. Саяхан гарсан мó? Тэг саяхан гарсан. Бас нэг гэхдээ бас саяхан биш бас нэг хэдэн жилийн өмнө гарсан байдаг. Анхны пенс хоёлаа айстопыг танилцуулж тэгээ 2011 онд ч үлээ. Гэж санагдаад бах юм. 11 биш хаа 11-ээс ч сүүлж байсан баха. Тийм саяхан баха. Одоо сүүлийн хэдэн жил чи ер нь хамтлаг дуучтай аюу пенс гараад нээлтийг бол нөгөө өглөөний гудамжинд зохион байгуулж байсан гэхэлэр ч одоо 10 ковидоос өмнө юм уу гайшин тийм. Ковидоос дээр үтсэн тэгэл смоки модерн таскинг гэл одоо миний санаж байгаагаар нэг тим пенснууд байсан. Одоо би тэгэд хайгаад олдгүй шүү дээ айгуусаа. Уулын тэр пенс тоглуулагч чинь тэр пенсэн тэр манай нөгөө нэг хайлаастад хашаа шин төс. Тэгэл үлдсэн. Одоо би хайгаад олдгүй. Хайр юм. Харин тийм байна. За, өөр пенстэй холбоотой танд гоё шин содон гоё мэдээлэл өгнө үү? За, өөр шин содон мэдээлэл. Эргээд ер нь мод нөө нэг юу гэдэг нөө тийм тренд болоод байгаа сүүлийн үед. Дээр үеийн нөө мод чинь буцаж эргэж нөө нэг одоо цагт гээд дэлгэрж мод болоод байгаа нь одоо энэ пенс ер нь бол бас айгүй тийм гоё сонин содон цуглуулга та. Би өөрөө бас мөнгөнд дэвсгэр цуглуулдаг юм уу? Улс улсын мөнгөнд дэвсгэр. За. Бид хоёр нөө зоос цуглуулдгийг бол ярьсан байгаа. Мөнгөнд дэвсгэртийг бас удахгүй нэг дугаараар гарч ирэх байгаа. Гэхдээ яг нэгээрээ би юу хэлэх гэсэн би гэхээр хүн болгон ер нь өөр гэсэн нэг тийм гоё хоббитай бол бас гоё юм болов гэж боддгийг. Яг зөв тийм. За, холбогцсонд баярлалаа танд. За баярлалаа. Тэгээ миний бас энэ айстопын пензэг бас гайгүй өөртөө сонирхдаг цуглуулагч байвал бас. Одоо би зүгээр өгөхгүй мэдээж авахыг хүсвэл холбогдол бас болно шүү. За баярлалаа. За өчиг сайхан өнгөрүүлээ. Бид өөртөө адилхан нөхөр байна тий. Хугалж муулж тоглоод дуусгасан гэдэг ахыг бодоод. Хүмүүсийн манай игнэний ховрын бараануудыг юу ч мэдэхгүй устгаж исэн гэж бодохоор л аимшигтай байгаа шүү дээ. За энэ пенз гэдэг маань өөрөө хин нэгний хобби байг л дээ тий. Гэтэл пенз маань өөрөө яг нөгөө нэг чивтэр өмнө юм дээр ярьж исэн шиг нөгөө мөнгөнд дэвсгэрт энэний өмнө марк ирсэн тий. Яг энэ шиг бас өөрөө соёлын маш том төлөөлөл байдаг. Түүхийг нь бүгднийг агуулж идэг тийм ээ. Яг зөв. За дараагийн сонсогч авч яйлаа. Эмжил радио тэнийг сонсож байна. Үчимэн. За.
За пианс тоглоулагч гэснээс гоё дурсан ч санагдаад ярмаар санагдаад. За. За өвөө маань манай өвөөний цэргийн дараахан байсан уртын дуурч өрөөлж магтаалч тийм манай өвөд сонин хочтой байдаг гэсэн байхгүй. Би тэгээд ямар хачаа хочтой байсан гэсэн чи харин хөөрхий Бэхтрүүл гээд Орсын тийм пианс тоглоулагч дээр үе санаж нь гараараа ингээд юу яадаг гачаалдаж ингэж эргүүлээд санзаа тавиад дээрээ том бүрээтэй. Тий, бүрээтэй юм. Манай өвөө тийм тий. Манай өвөө тийм хөгжмөнтэй хүн байсан юм байна. Оо ямар гоё юм. За. Их гоё түүхтэй. Тэгэл хаа явсан газараа нөгөө цэргийн дарах хүн чинь ингээл хөдөө орон нутгаар явна. Тэгэл соёл урлагийн ажлаарч явна. Тэгээд нөгөө мө пенза гаргаад хөдөө орон нутгаар пенза тавьдаг. Соёлын үрийг тарьж явдаг. Тэгээ хүмүүс өвөөгийн минь тэр Чамбл гэдэг нэртэй хүн их олон байж л те бас. За тийм баг. Тэгээ өвөөгийн минь нөгөө ялахын тулд Бэхтрүүл Чамбл гэж нэртэй байсан. Пианс тоглоулагчийг Бэхтрүүл хөгжим гэдэг. Анхны тэр Оросынх л доо тэр болохоор Оросынх тэрийг Бэхтрүүл гээд орсоор хэлдэг байхгүй юу? Одоо хасаахаа сайн мэддэг. Тэр дээрээ тийм далбайсан цэцэг шиг юмтай юм чинь. Тэгээ манай өвөөд Монгол бараг ганцаараа тийм Бэхтрүүл Чамбл гэдэг тийм нэртэй хүн байсан. Өстой ховор хоч байна те. Тийм. Тэгээ би нэг за би хизээд пианс тоглоулагчтай танилцсан байхэр би яг 4 настай байсан санд яг 4 насны төрсөн өдөр хавар нь болоод сарын дараа манай амны хөөхөө авсаахан бас л Орсын бас шинэ гарсан гэсэн жижигхэн чамдаам шиг дээр нь чамдаам шиг тагтаа яг л чамдаам шиг. Тэгэл тань тийм хөөхөн дөрвжин пианс тоглоулагч авчраад тэгэл одоо өстой яг нөгөө Бони юм чинь тавиал. Ундраа аав яахан манга яаж татхыг сурах уу? Ингэж манга татчих ингээд надад манга татхыг зааж өгчээсэн. За. Тэгэж би 4 настайдаа Бони юмтай танилцчихсан. Тэгээд дараа нь би Смокитэй танилцчихсан. Ерөөсөө манай бүх төрлийн гадаадын одоо бүх төрлийн пианцыг авчир тавьж сонсгодог. Би тэг бүр жоохносоо ингээд сурцсан байсан. За тэгээд 12 насны төрсөн өдрөөр аав маань надад одоо нөгөө хороолын Орсын комиссийн дэлгүүрээс аюулаа ийшээ юмд явнаа л гэж явд юм аа. Тэгээ явсан чинь ёо яста бүр амар том систем хөгжим. Тэр нь бас одоо нөгөө шилэн тагтай пианс тоглоулагчтай, чихвчтэй, доотлолтой кассетийн хөгжимтэй. Тэгээд маш том систем хөгжим биш үү? Маш том 2 диффузертэй. Бараг нэг өрөөний буланд ингээд таарч байгаа юм чинь. Тийм хөгжим надад бэлгэнд авч өгч байгаа. Тэр аав нь хөгжмийн мэдлэг өндөртэй хүн байжээ. Тий, яг тэрийг бол ерөөсөө модерн токийн бүх кассеттай тэгээ нөгөө хиний Майкл Джексоны бүх дуутай бас кассеттай. Яг тэр бэлгэнд авч өгөөл тэгэл тэр байрчээс та дөрөлт нөгөө хоёр систем хөгжмөр аартайгаа хоёлоо хөгжмөд тавиад сонсдог. Тэгээ яасаа айлууд ууралдагчгүй байсан. Уурахгүй хань аргагүй байсан юм бэлээ. Тэр үед чинь тийм хөгжмөдтэй юм ховрын бараа байсан юм биш үү? Ханны цанаас ярин зэрэгцээ сонсоод гоё байсан баг та. Тэгээ байрныхан дараа нь ууралдгүй байсан шалтгаанаа тэгэж хэлсэн шүү дээ. Танахаас л их гоё чимээ дуу тэр орчин үеийн юмыг танахаас л ганцхан сонсдог байсан гэж ярьдیں۔ Ийм гоё түүх дурсамж байна да. Тэгээд манай аав өвөө эдэр бол ерөөсөө л биднэрт ерөөсөө дандаа маш гоё дурсамжуудыг бүтээж өгсөн бурхад юм байлээ. Ястаа тийм байна. За албагч баярлалаа. За баярлалаа. Колия гэдэг нөгөө Бэхтрүүл колия гэдэг сонсогч идэв тэр юм тийм. Юуны өвөө нь болохоор ч бүр ингээд хөдөөгөр одоо 50 60 оноо юу гэсэн үг хана штэ тий. Соёлын дуу хөгжмийн үрийг тарьж явж исэн тийм одоо алтрах гоё үйлстэй хүн байгаа. Тийм ээ өөрөөсөө бас үнэхээр гоё хоббитэй хүн байсан байна тий. Тэр хүний хүүн буюу одоо аав нь тий охиндоо ингээд гэр бүл тэр байр орон сууцсантаа хүртэл ахаад соёлын үрийг тариал шин одоо тийм соён гээгэрүүлэх ажил хийж явсан гэдэг бас л гоё түүх шүү тий. Одоо нандин сайхан түүх байна. За тэгээ түрүүн хоёлаа ярьсан нөгөө нэг тухайн цаг үеийнхаа хамгийн гоё тоо томроо мөрөөдөл илэрхийлэл болж пианс хийгддэг гэх тээ. Энэ нь юу гэхээр нөгөө пиансны гадна тэр цаасан гот байна шүү дээ тээ. Тэр чинь л одоо аль болох өнгөлөг, аль болох шин шийдэл загварыг өөртөө шингээсэн ийм гоё цаасан тогтоо хийж гардаг болохоор яг тухайн цаг үеийн хамгийн гоё шилээр болсон тийм урлагийн бас нэг содон шийдлүүд байдаг. Дээрээс нь нөгөө бас л ховор хийгдсэн эсвэл ховор хүний гарын үсгтэй ч юм уу те энэгээрээ ингээл үн цэн нь ахаал нэмэгдээл байдаг юм байна л та. Гарын үсгтэй ч бас айгүй чухал байсан юм билээ шүү дээ. Нөгөө тухайн үедээ сонирхдаггүй байсан болохоор мэдгүй. Тэгэд би нэг энэ пиансны тухай
сонирхоод уншаад үйжсэн чинь За. Одоо энэ чинь пянц чинь нэг 40 50 оны нөгөө дайны жилүүдэд юу яасан гэж шít. Материал нь олдохгүй, хийлж чадахгүй. За. Нөгөө нэг эрентгийн зураг гэдэг штэ. Биднээс эрентгийн зураг авахулдаг штэ ингээд цээжний. Тий. Тэрний юм пилонк биш штэ. За. Тэрэн дээр бас хийдэг байсан байна. Пянз олгож. Пөө. Тэгээ тийм юм нөгөө манай тэр пянз толгойд гээд нэг цуглуулагч идэм биш үү Монголын. Тийм гэсэн. Тэгээд тэр чинь тэрний чинь цуглуулганд байна лээ. Одоо тэгээ тийм нимкин тийм. Нэг тэгээд ингээ харахаар ингээ хүний энэ цээжний авирга мавирганы зурагтай. Тэрэн дээр ингээд дууг нь ингээд шивчдэг гэсэн байгаа байхгүй юу. Одоо энэ нөгөө бидний сонсоод байгаа энэ MP3 CD интервью штэ диск интер чинь ерөөд бол өгөгдлэн цифр юм билээ штэ. Ер нь бол тийм штэ. Гэтэл пянз маань өөрөө тэр чигээрээ шивээс буюу мөр дагаж явж идэг. Яг бодит байгалийн шуум нь яг л ингээд тэмтрүүлэр ингэж мэдэрч ингэж явж идэг. Харин тийм гэдгээрээ л хосгуул юм байгаад байгаа. За тэгээ нөгөө энэ хэрвээ үнэхээр бүр сайн мэддэг хүн байгаад орж ирээд ярил пянц тоглоулагч чинь өөрөө бас тэр пянц нэг зүү вэ штэ. Зүү нэг чухал гэж юм. Зүүг нь бас нөгөө нэг даац маацыг ингээд тэнцэржүүлдэг бас тийм тохир юмтай байдаг гэж байна тий. Тийх бах тэр мөрөн дээгүүр явах тэр мэдрэмтгий чанар нь тий. Зүүн их хүнд байх юм бол бас нөгөө пянзыг өөрийг нь зураад идээд идэг доош нь хонхоолгоод хөнхөн байгаад ивэл гой дууралт гардггүй гих мэтлэнгээр бас их учиртай юм билээ шүү. Торгон мэдрэмжийг тааруулах хэрэгтэй байна тий тэр зүүний. Тийм билээ. Ямар гоё юм бэ. За дараагийн сонсогч явуулж авъя. Имжилрээд тэнийг сонсож чинь таата ирэн нэвтрүүлэг. Үчимэнд. За сайн байцгаана уу хүүхдүүдээ. За тийм дээ. Эмэн тануудын пенсионы тухай ярих гэдэг юм да. За яасан сайхан. За. Одоо бүр настай хүн байна уу? Одоо 80 хүрчээд байж нэмэн. Тэгээд энэ пенсион тоглоулагч гэдэг чи одоо анхныхаас нь манай аав надад авч өгчөөлөө. Нэг 10 настай байсан юм уу да. Одоо тэр Сэрэлт кинон дээр орос юмч тавиад байдаг штэ Вестерол гэдэг. За тэр чинь анхных юм байгаа юм. Монголд орсон тий. Тэгээд 75 төгрөг байлаа. За. Одоо энэ оршоо гэж хаад. Тэгээд хэдэм пенстай манаа. Тэгээд зүүн нэгэд юм жижигхэн жоохон хайрцагт ингээд хийсэн юм та. Тэгээд өөрөө тэр чинь хөөрхөн чамдаа нархуу юм байгаамаа жижигхэн хэрнээ. Онгойлгоод ингээд тэнэлгээд ингээд тавихаар зэрэг дэшиг таглаа нь хагас онгоогоод одоо тэр одоо бодож яхад тэр диффузер юм байсан юм шиг байгаа юм. Тэгээд юм матгар гоё нийтлэлтэй юм та тэгээ пянза байрлуулаад тэгээд л ингээд эргээд ирсэрэн зэрэгэл нөгөө зүйтэй тэр матгар юугаараа тэгээд тааруулаад тавьчихдаг. Тийм байлаа. Тэгээ одоо тэр үед чинь Монголд одоо тэр продюсер жоо хэн билээ нэг 3 хүний масчны дуу үлээ нэг тийм бан зэрэжээ надад. Тэгээд энэ Италийн нэг 10 хэдэн настай байсан юм аа нэг Жамайка гэдэг ингээд дуулдаг нэг хүүхд юм. Жамайка гэдэг тийм. Тэр яста агуу гоё хоолойтой хүүхд байсан шүү дээ. Нэг тийм одоо тэгээд тэр чин пенсион мэдэн том дуургай. Тэгээд тэр ялла чуулга гэж байсан. Яллагийн хэржсэн. Тэгээд Оросын нэг Мизури гэдэг хүүхдүүдийн нэг усан онгоцон дээр байдаг дуулж исэн охтуудын нэг тийм чуулгын тийм дуутай тийм пенстэй байлаа юм. Тэгээд яг цуглуулад тэр үед чинь нөгөө юм сонсож яхахын тулд цуглуусаар байгаад нэг 50-60 пенстэй байсан юм аа. Тэгээд одоо манай баг охинд байгальтай хадгалаастай байгаа. Одоо ч юм ажилт юм уу юу тэд нэр одоо би тэгээд өгчээ. Энийг одоо би өндөр настай боллоо. Та нар дурсгалтай юм да гэдгийгсэн. Тэгээд одоо ер нь ингээд бодохоор зэрэг манай энэ Улаанбаатар хотод одоо Монголд хэн хайшин хамгийн их баялаг пенс цуглуулгатай хүн хотын дарга байсан Батүл байдэн шүү. Тийм үү. Бас л сонирхолтой тийм ээ. Тийм маш олон миллион зуун пенс байгаа охин Батүл. Тэгээд пенс цуглуулагч нь бүр бас миллион 2 3 4 үеийн байгаа. Одоо таанууд яриад байгаа тэр дэта теорем аюун тагтаа мэблэм харсмарч Батүлийн бол бүр ийм 4 хөлтэй ийм суурин
суурьтайгаа энэ төр тэгж байдیں۔ Шүү. Батууд маш их байдаг цоглуулгатай. Тийм хүн байдیں۔ Маа тэгээд бас нөгөө багтаа ингээд хэрэгжилж явсан болохоор эмээ сэтгэл хөдлөө тэгээ та нартай холбогдож байгаа маа. Таныг 10 настай байсан гэхээр хэдийн оны үе вэ? Тэр одоо би ч нэг 40 оног төлөвлөсөн хүн шүү дээ. Тэгэхээр ёстой эртний сайхан дурсамжийг хөндөж тэ баярлалаа танд. Баярлалаа. За баярлалаа. Ажилт нь амжилт хүсье. За баярлалаа. Үчиг сайхан өнгөрүүлээрээ. За баярлалаа. За 1950-ад оны дурсамж ярьлаа шүү тий. Тэгж байна. Яа. Гоё юм аа. За. Ер нь бол Монголд сүүлийн үед чи одоо яг энэ пенц цуглуулж байгаа энэ хүмүүсийн чинь түрүүн чи танилцуулсан нэг 90-ад оны үед нэг тасарсан гэдэг тий. Одоо л эргээд айгуугаа сэргэж байгаа шиг. Одоо л эргээд их сэргсэн. Дээрээс нь энэ хамтлаг дуучид пенцнуудаа их гаргаад ер нь одоо нөгөө CD гэж гаргахаа болцсон. Нэг бол нөгөө нэг Apple-т ч юм уу нөгөө дуунуудаа байршуулдаг шүү дээ тий. Тэгнь гэхээсээ илүү пенц гаргадаг болцсон байлээ. Одоогоороо бүр ингээ бэлэн хамгийн сүүлийн байдлаар ихэд би зүгээр одоо Монголд хамгийн олон одоо худалдаа авагчтай нэг онлайн шоп дээр за ямар пенц байна гэд харлаа. Шаргын говийн ялаа гэд пенц байна 220 мянга гэд тийм. Чимээгүй хайр гэд пенц байна 160 мянга. Янз янзын үнэтэй. Хамгийн үнэтэй нь хэд байсан мөлий 350 мянга лимон самтлагийнх. Гих жишээний. Тэгээ ер нь бол хамтлаг дуучид хөгжимчд бүгд л пенц гаргахыг нөө зорддог болсон мэл. Ер нь бол Монголын пенц цуглуулагчдын Facebook нэгдгийн групп байна. Би ороод ингээ харсан чинь 34800 хэдэн үнэтэй байва. Гишүүнтэй байж шүү дээ. Групп маань. Тэгэхээр чинь олон үнэтэй шүү. Тий, 35000 гэдэл одоо нэгтгэхэд бодъё гэхэд бол тэр дайны хүмүүс пензны араас хөөцөлдөж, сонирхон дурлаж, хадгалж, архивлаж байдгийг болтой байна шүү. Харин тийм байна тий. Тэгээ хамгийн сүүлд сая тэг зар мар их байд юм байна уу чи анзаарв уу? байна. Тэр чинь хоорондоо нөө солилцоо хийх худалдан авна гэж тий. Тэгээ дээрэс нөө пенц тоглуулагч хүртэл бас этэн биендээ гайхуулдаг энэ нь тийм байна, энэ нь юм байна, сэлбгээ яаж хоордог ийм гоё амьд групп байна шүү. Сая сонирхуулахад зүгээр хамгийн сүүлд сая нэг автотеврийн 100 жил боллоо шүү дээ. Тэгсэн. Автотеврийн 100 жил буюу одоо Монгол улсад бас л яг социализм гэл 100 жил өнгөрлөө шүү дээ. Яг ингээл шин соёл руу ороод тий. Нөгөө Өөрийн цагаан туяа юу гэд алтан шар замаас ахуулаад жолоочдын тэр үед дуулж исэн 15 дууг пенз болгож 100 жилийнхаагаар сая хийлгэж авсан байна. За. Гоё юу гэж? Тийм байна. Тий, саяхан бас. Сая 9 сард байна уу да. Содон гоё юу болсон юм шүү дээ. Тий. Пенз болсон байна тий тэгвэл. Тий, сая 9 сарын 5-нд байсан баха. Нөө хэн Бац цэглэн сая гавьяат авдаг. Тий. Энэ үлэмжийн чанар гэсэн пензыг бас гаргаад Монголын үндэсний радио телевизийн алтан сам өнгөрөлт хадгалуулсан байна. Хамгийн сүүлийн пенцтэй холбоотой мэдээлэл гэвэл тийм байна. За дараагийн сонсогч олбогч нь хүлээж авъя. Энэ жил радио тэнийг сонсож байна. Үчимэнд. Бано үчимэнд. За. За пенцний хоёрч байна да. Сонирхолтой. Тийм байна. Хоёр жил байна. За. Би то пенц цуглуулагч байсан юм аа тааш. За. Одоогоос нэг 80 оны сүүл 90 оны ихэр юм уу да. За. Багтаа жолооч байсан. Тэгээд нөгөө одоогоор бол нэг 45 хоногийн курс мөрсгүй юмд хойшоогоо улаан өдрөө явж сурсан байхгүй юу. Тэгээд сураад ирэхдээ би нөгөө айлын баг сураад ирэхдээ тэгчин гэдэг 45 хоног байгаагүй маа нэг 3 сар орчим сураад ирэхдээ юу яасан байсан. Аав нь орс найзтай болсон. Аавд нэг юм бэлгэллээ. Манай аав маань амжилт байхдаа юу хөгжмөс жоохон хоол хөндөй юм байсан байхгүй юу? За. Яг тийм хөгжмөс хоол хөндөй. Тэгээд аав нь орс найзтай боллоо энэ хөгжим дуурдаг гэж энийг аавд нь өглөөгээд одоо яг нэг тэгтээ нэлээ сүүлийн үеийн шиг яг тэр үедээ бол нэлээ сүүлийн үеийн шиг байсан юм шиг үлээ. Одоо сая ярьсан чинь телевизэн тагтай тийм нэг л гадаргуутай байсан. Тэгээд тэрийг авчирч ирээд өгсөн тэр нь яг тухайн үед пенц тоглолтыг бид нэр яг сайн мэддэгч байсан.
Тэгээд анх авторж ирэхдээ нэг 8 пянцтай. Тэр нь дандаа орос дуунаар явдаг. Орос пянцнууд. Тийм бай. Тасарч буу та. За. Саатчих шиг боллоо. Та дахиад холбогдоорой. За ингээд би Монголд хамгийн өндөр үн өрсөн пянцнуудын мэдээллийг хүргэх үү. За тэгээ би дараа нь гадаадынхыг хүргэе. За тэгээ. За Баян Монгол чуулгын 50 жилийн үед зориулсан хувилбар пянцыг 15 сая төгрөгөөр нэгэн эрх модалж авсан байт юм байна. Оо. Монголдо 15 сая. За дуудлах худалдаа юу? За энэ хувилбар нь цөөн тоогоор хэвлэгдсэн юм байна. Аа. Тэгээд ийм коллекц ийм соёлтой хүмүүст их үн цэнтэй гэж үзэгддэг гинэ. Одоо бөөнөр ингэж багцалж цоглоод хүмүүс те. Тэгээд бас хурд хамтлагийн Монголын анхны алтан пянц дуудлага худалдаагаар 5 сая төгрөг хүрчээсэн тохиолдол байдаг юм байна. За үүнээс арай эрт буюу 1970-аад онд Мелодия компанид бичүүлсэн соёл эрдэнэ болон Баян Монгол хамтлагийн пянцнууд цоо шинэ 500 мянгаас 1 сая төгрөгийн өмнө хүрдэг юм байна. Оохоо. За яа бас жоохон хоортцсон л байгаа хта тий одоо бол. Гэхдээ энэ мэдээлэл маань одоо яг яаж байгаа зохиогч өгснөөс яг юм байгаа. Үнэхээр үнэтэй хоор пянцнууд үнэхээр сонирхогчд нь ингээд олоод ингээд таалаад дуурлах юм бол магадгүй энэс ч илүү үн хурж исэн тохиолдол байх гэж бас үгүйсэхгүй тийм болохоор яг мэддэг хүмүүсээ бол бас залруулад комментаар бас эсвэл уцаар залгаад өгч мэдээллүүдийг өгөөсэй гэж би бас хүсэж За байна. тэгэхээр ер нь бол Монголын рекорд нь 15 сая төгрөг гэж лавл одоогийн олцсон мэдээллээр бол тийм байна тий. Ямар ч тач нэг дэлхийн пянцны өдөр гэдэг ер нь бол жил болгоны 4-р сард болд юм байна штэ. За. Тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэрний хүрээнд бас Монголд сая өнгөрсөн хавар 4-р сарын 18-9 хавцаа бас ийм пянцны өдрлөг болсон юм билэ. За. Тэгээ тэрэн дээр сонирхсан пянцнуудаа мэдээж хүмүүс очиж хоорондоо солилцсон, худалдаа авалт хийсэн. Тэгээд чи сая дурдлаа штэ Баян Монгол чуулгах гэдэг. Тэрний одоо нөгөө хим биш Гамбат гэсэн. За. Тий хүүн өөрөө аавынхаа пянцан дээр гарын үсэг зурж тараасан юм бил. Нөгөө худалдаа өгчтад. Тийм өдрлөг лав хийсэн гэж би сонссон. За. Сайн нөгөө чамаг Баян Монгол гэдээ ярихаар нь л санаанд орлоо. За. Тийм сонирхолтой юм болж исэн юм байна. За сонсогчд зогсоодыг залгаад байна тий. За сонсогч авъя. За дуй. Дараа нь хоёлаа мэдээлэл өргөчье. Эмжилрээд хэлийг сонсчин та хоёроо нэвтрүүлэг. Чимэнд. Сайн байна. За. Цаашд пянцтай хуучны сайхан дурсан жирч. Цаашд наа пянцнуудаас ч болж шүү. Турсгаа гөөмийг хуулсан да. Бид хоёр шиг тоглолцсон уу? Ингээд ханны 1 метрийн нэг юм банзаар тэг ингээд хоёр талд нь төмөр утас ууж байгаа нэг аав юм тавцан хийддэг гэсэн юм. Тэгээ 3 үе тавцан дээр дүүрэн пянц байдаг байсан. Яа, 3 үе дараалаад битүү өрцөн. Тэгээд нөгөө наан нээж ингээд нөгөө хатгамлаар ингээд юм оёод хөшиг хийсэн байна. За. Тэгээд манад нэг юм одоо дээдлийн шилэн тагтаа тийм нэг пянц тоглуулагч бас хаанаас эндээ нэг олж ирсэн нэг хуучны хаяа ингээд нөгөө пянцаа өөрөө авч тавьдаг нэг нэлээд томоо төр чинь бүр доороо хөлтөө сууртай тийм нэг Яг тийм. Өөрт нь зориулаад бүр тулгууртай хөлтөө гэж. Тэгээд пянцнуудаа ингээд дистралуулаа хийчихэд аваад нэг тоглуулчаа нөгөө талдаа тавиад тэгээ буцаагаад өгдөг. Тэгээд тэр нь яаж байгаа ч хэлээ би нэг гутлаа шидээд нөгөөх нь гацсан. За. Тэгээд турсаа болж байгаа. Яа. Бас нэг үнтэй пянцыг нь цэвэрлж байгаа нэртэй нөгөө цонхны нар тус хэсгээр орны толгой дээр игнүүлээ тавьчихсан байсан чинь нөгөө чи ингээд тойлцаад хайлтсан гэдэг. Нөгөө чиг нь тэгээс айсандаа болоод ингээд халааж байгаа тэгслээ тавьчихсан чи ямар ч бичлэггүй бол. Зүгээр шуугүйгээл тэгээд алуул. Тэгээд хашихгүй нэг хүргүүзэргээд нэг юм нэгэн чихэр байдаг гэсэн. Бас дуу явуулагч тий. Тэрийг нь аваачаад сарвчтай малгааны сарвчны хэлбэртэй хайжиж хагаад хоёр зүртэн цоолоод сарвч хийгээ зүгтсэн. Тэгээд алуул. Яг тэгдэг байсан тий. Нэг нар марныг гэрэл халгаж маглаад тэгэл гангалцдаг байсан шүү дээ. Тэр зинхэр чинь арай нэгэн тойлцоор байдаг тий. Тэгээ хийчихдэг гэсэн. Тэгээд алуулна. Йоо. Гомик цодсон. Тэгээд ээж ирээл аавдаа алуулсан чигээл ээж цодж ирээл аав ирээл нэмэл дахиад цодсон. Маа айгүй их пянц байдаг. Одоо тэр пянцнуудаас нь байна уу? Одоо нэг
5-6 юм байдаг баха. Тэгэхээр түүгийд байд юм аа. Пянс тоглуулагч нь бол хоёулаа эвдэрсэн. Тэгээ ингэдийн нөгөө пянс тоглуулагчны диффузерийнх нь нөгөө утсыг ингээд 2 диффузерыг залгаж байгаа юм чи. Тэгэнгүүт нь дахиад 2 диффузер орж ирээд нөгөө үзүүрт нь очиад тэрний чангалдаг болтоор. Тэгээ ингээд 4 диффузер тавиад яг ингээд бүтэн сайнны өглөөрт аав ингээд дөнгөж нар мандж байхад цон хонгоолгоцсон. Тэгээд пянза тавиад. Яг хашаан дотор айгүй гоё. Би гадаа унтж байгаа юм чи. Тинк уур хүрээл. Энийгээ дугуй болгосон. Хүнсээ толгойд өгөрөө нөмрөө. Гадаа ихдэг орон дээр унтна. Тэгээд өглөө босоод тийм тавьчихна. Тэгэл манай тэр ави хідүү хөксчүүлчих. Бүгд яг манай хашааны үдэнд ийм явгал сандалтай байдаг гэсэн. Игнээ сууж. Тэгэл аавын дууг сонсоод хоорондоо суудгаад. Тийм байдаг байсан. За, холбогдсон баярлалаа. Сайхан дурсамж байна. Сая нөгөө нэг гадаа чанга тавьдаг байсан гэдгийг сонссон чинь Шавшинкээс оргосон нь шүү дээ. Тий. Тэрэн дээр гоё тавьдаг тийм пянзын. Тий. Чи өөр доо тавьчихгүй яасан гэ нөгөөдөл нь бас гарч ирэхэр нь тэгээд байгаа маа. За дахиад сонсгоч юу? Дахиад сонсч холбогдож байна. Чамд мэдээлэл хүргээг бол хүргээ. За наад энэ сонсгоч аваад ер нь тэгээд За тэгвэл хоёулаа энэ сонсгоч авчаад утсаа хагаад мэдээлэл хүргээ гэх үү? За ойлголоо. Энэ радио тэнийг сонсч байна үү чимдэргүй? Саяны сонсгоч өмнө албагдсан юм байна. Тэгвэл утас тасарчдаг. Тий. За. Тэгээд гоё яг дурсамж яриад бүр татагтаад байна л да. За. Тэгэд тэр аав маань нөгөө Оросд сурж байхдаа танилцсан найз нь манай нэг тийм пянс тоглуулагч тэгээд 8 ширхэг пянсны хамт өгсөн. Тэгээд нэг баян ууртаа өгсөн байсан. Юу таамтай? Баянтай. За. Тэгээд үндсэндээ 8 пянс байсан нөгөөх нь дандаа Орос руу явдаг. Тэгээд сүүлд нөгөө эхэндээ бол яг тэр нэг бүрэн яг тийм нөгөө Оросоор ойлгож мэдхгүй байсан сонирхгүй байсан. Тэгээд сүүлдээ яг нэг арай нэг сонсож байн сонсдог байсан ийшээ гадаад арай нэг Оросоос нэг өөр дуу мó тиймэрхүү пянснууд олж ирээд 8 пянстай байсан нь цуглуулж явсараа байгаа. Нийт нэг 46 одоо сандаа пянстай болоод. Яг үндсэндээ нэгэн тоглуулаад байжгаад манай нэг нагас ах маань бас пянс тоглуулдаг. За. 90 төгөж яваа сайхан асалж байгаа буурай байдгийг. Сайхан асалж байгаа юм байна. Тэр ах маань манайд нэг өдөр ирэхдээ за юу яа. Ах нь энэ хөгжимч өстой дуртай хөгжим. Тэр чин бол бүр 2000 он гарсан 2001 онд байхаа ирээд ах нь энэ хөгжимчин дуртай юм байгаа. Ахтаа өгчих. Тэгээ манайхаас ирж аваад манайхаас ирж хөдөлж аваад пянзын маань юу төлөвлөлт маань хөдөлж авчаад тэгээд пянзнуудаас энэ толоосын пянзнаас ер нь баг бүгдийг авсан байгаа. 3 пянз үрдээгээд тэгээд ер нь аваа явж ирсэн. Тэгээд аваа явж байхдаа мөнгөөр нь хөдөлж аваад дээрээс нэмээд манайд тэр чинь бас нэг за хурдан ирээрээ дараагийн мэдээлэл хүргэх цаг маань хомс болоод байна шүү. За ойлголоо. За холбогдсонд баярлалаа танд. Өчиг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За баярлалаа. За нөгөө нэг цаг маш их шахагдаад байна. Монголд бол одоо пенс тоглуулагчдээс янз янзаараа ороод ирсэн байлээ шүү дээ. Тэгээ бас боломжийн анх ер нь нэлийн үнэтэй сонсогдодсон. Одоо ч бас боломжийн нэг 250 мянгаас их сүлээ дээшээ тэгэл хэдэн сая хүртэл байдаг болчих тий. Тийм байлээ. Би ч бас нэг төрсөн өдөрт бас пенс тоглуулагч биелүүлээ гэж одоо үнийг яг асуусан чи яг тийм байлээ. 250-аас дээшээ юм байлээ. Тэгэл нөгөө хоорондоо бол нөгөө ямар үйлдвэрлэгдсэн дууралт тэргээл том жижиг өнгө зэмжгээд эмхтэй өн зөрүүлсэн янз чи бас гоё байд юм билээ шүү дээ. Тийм үү. Тийм байлээ. За. Харин их сонголттой болсон, гоё болсон байна. Тэгээ дээрэс нь энэ цуглуулагч бас их залуучууд аяг их цуглуулдаг болсон юм байлээ. Түрүүний дурдсанчлан Батүл одоо Баатрин одоо цуглуулга ариун байдаг гэсэн шүү дээ. Тэгээ нөгөө шог зураач цогтой байна, алдартай цуглуулагч шүү дээ. Чин зэрэг гэдэг бас цуглуулагч байна. Өөрөө одоо хувьдаа дэлгүүртэй болсон. Дээрээс нөгөө нэг юм эмэгтэй хүмүүс бас нэг цуглуулдаггүй юм уу гэд харж исэн чинь бас эмэгтэй цуглуулагчд нэлээд байд юм бэл. Байх баха. Харин тийм бэлээ. Тэгээ бүр ингээд гоё дэлгүүр нийцсэн бэлээ. За. Пянсны бас зөндөө олон дэлгүүр өгдөг болсон юм байна.
Тэгээд яг энэ дэлмээр нөгөө бэлдсэн мэдээлэл гэхээр нөгөө гадаадын одоо олон улсын хэмжээнд хамгийн үнэтэй байгаа нэг хитгэн альбомыг дурдчихий тий. За. Манай Монголд бол яг ингээд саяны мэдээлэлээр бол 15 сая гэдгсэн тий. Нэг хүн энд ганс үх гэж сонсогч хурдын алтан пянз 10 сая төгрөг шүү гэд хийж байна. Гэсэн байна. Тэгэхээр ер нь бол 15 сая бол хамгийн дээд үн ах шүү гэн тий. За юунд болохоор ингэж ицсэн байна. Би нэлээ хайж үтсэн юм а түрүү. Майкл Джексны Invincible гэж цомог. За. Ер нь бол 30-аас 40 сая долларын хооронд байгаа гэж. 2001 оны цомог. Дараа нь болохоор Wu-Tang Clans Once Upon a Time in Shaolin гээд 2015 оны цомог. За. 2 сая доллараар зарагдчихсэн гэсэн мэдээлэл би олсон байхгүй юу? За. Тэгэнгүүт сая нөгөө бас яг уцаар ирж байгаа хооронд дахиад нэмээ хайсан чи энэ 4 сая доллар хүрсэн гэж яах юм. За. Тэгээ энэ цомог нь бол их гоё юу байна. Манай найруулагч ингэсэж байгаа зургийг нөхөх. Майкл Джексны тэр 2001 оны альбом одоо ингээд пянз маань 30-40 сая доллар хүрсэн байж тээ. Гэтэл араас нь 30-40 саяын хооронд үнэлэгдээд байгаа байхгүй юу? Тийм байх нь. Гэтэл араас нь одоо чиний саяны хэлдэг 4 сая хүрж исэн байх гэхээр чинь энэ Майкл Джексны энэ пянз бол зүгээр үсрээ явцсан юм байна. Харин тийм бүр тасарсан байгаа юм дээ. Тийм байна. За тэгээд тэрний дараагийнх гэхээр өөр ер нь тийм мэдрэхүйц одоо үнэтэй цомгууд юу байсан бэ? Одоо пянз юу байсан бэ гэхээр Beatles-ийн Beatles White Album гэдэг. Сая найруулагч зургийг өгсөн чинь солигдоо явчих шиг боллоо тий. Одоо энэ Майкл Джексны зурагтай энэ зураг өгсөн байгаа. Энэ болохоор түрүүний үнэтэй цомогч нэ. Зөв. Юу одоо пянз. Манай Майкл Джексон бол Филип Киркоров шиг л харагдчих шээ. Царайд их нь бол. За тэгээд Beatles-ийн алдарт Beatles-ийнх мэдээж энэ ойлгомжтой байна. 790 мянган доллар бол хүрсэн байгаа юм байна. Тэгээд дараагийнх нь болсон чи Elvis Presley. Elvis Presley-ийн My Happiness гэдэг. За. Юу нь болохоор бүр 1953 оных юм биш үү? 1953 оны энэ пянз нь 300 мянган доллараар ямартай ч зарагдсан гэж бүр тэмдэглэгдсэн байт юм байна. Ер нь бол анхны юг пянз тоглуулагчийг хин Томас Эдисон анх бүтээжсэн гинэ. Ингээд шуун бичиж яваа тэрийгэ дараа нь тоглуулад ингээд сонсч үзэх гээд 1800 бараг 70-аад оны үед гэсэн баг шүү. Би хальт нэг юм сонсчихсэн. Тэгээд тэр үнийг анх нэг тийм 6 тийм шуун бичиж авч тоглуулж үзээ. За энэ болж байна гэд. Тэгээд тэндээ тоглуулагч буюу одоо шуума бичиж авч явах пянза анхных нь зэсээр хийжсэн гэж сонсчихсан. Хөөх тийм үү. Сонсчихсан тий. Яаж хийх юм болоо. Тэгээд энэ чинь 1900-аад оны үед чинь бас нэг Америкийн нэг зохион бүтээгч байдаг баха. Энэ Томас Эдний санаан дээр нь жоохон хөгжүүлэлт хийгээд тэгээ яг альбесорын пенс тоглуулагч гэж гарч ирсэн юм байлээ. Тийм пенс ч одоо нөгөө түрүү хэлсэн шүү дээ нөгөө нэг аналог гэдэг илүү тийм аналог дууралт гэдэг байгаа шүү дээ. Тийм юугаар явж байгаа болохоор чи яг зөвхөн ерөөсөө яг чихэн дээр нь надад зориулж дуулж байгаа юм шиг тийм гоё содон амьд мэдрэмж өгдөг гэдэг байгаа шүү дээ. Байглаар оргиороо байж идэг л хамгийн гоё давуу тал. Тэгээ одоо 2000 он гарснаас хойш чинь эргээ сэргэж ийн гэдэг ч байгаа шүү дээ тий. Борлуулагч тэр, сонирхолч тэр, цуглуулгач тэр. Тэгсэн чинь одоо хамгийн өсөх магадлалтай юугаар шалгасан гэж шүү дээ ер нь бол. Одоо төрөл зүйлэр гэх юм уу одоо юу гэх юм. Ер нь бол одоо модноос гарахгүй. Тэгээд дээрэс нь ер нь бол хамтлаг доочоод одоо өөр бусад бүх уран бүтээлчд ирээдүйд бол пянз хийнэ л гэсэн үг юм байлээ. Тийм. Тэгээд тэр ирээрээ ашиг орлогон ч юм уу, хүмүүсийн сонирхол ч юм уу дэлхийн нийтээр дахиад л ингээл одоо төмөр дэгдэх мэт одоо ингээл пянз маань ахаад л ингээл ир үеийн гарч ирж ийн л гэсэн үг байна. Манайхны MJ радио гэдэг нөө нэвтрүүлгүүдээр нийлүүлээд нэг пянз гаргамаар юм шүү тэгвэл. Тэгээд яг энэ пянзны энэ юу чинь ингээд одоо яг үн цэн нь өөр юунд вэ гэхээр чинь яг тухайн цаг хугацаанд одоо магадгүй үнэтэй байгаа Майкл Джексны тэр пянзны үн цэнийг ирээдүйд эв техник пянз ирээдүйд цаг дээр хүлээж байгаа юм билүү юм мэдх юм бэ тийм шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Одоо тэгээд манай нөгөө хамтлаг дууч ч гэсэн ингээд зөндөө олон пянзнууд хэвлүүлж байна. Ер нь бол одоогоороо тэр нөгөө хамгийн ховор үнэтэд нь тооцогдож байгаа пянзнууд чинь тэр бүгд найрамдах Монгол ард улс гэсэн бичгтэй. Тэр нөгөө дээр үеийн дуунуудын тухайн үеийнхээ дуунуудын тэр пянзнууд чинь бас маш хоорт тооцогдоод нэг цөөхөн эдийн мундаг цуглуулагч нартыг чинь гар дээр үт юм биш тий. Ер нь бол мэдээж Монголд хийлж чадахгүй Москвароо
одоо эндээсээ юу яагаад хөвлүүлээд авчирдаг гэсэн шүү дээ. Тий. Чи нэг юу сонсч ирсэн нэг түүх хин ярьсан энэ чин зориг гэдэг нэг пянц цуглуулагч ярьсан байсан да. За. Юунаас Германаас нэг найз нэг илүү найзынхаа нэг чинь гэлөө сураад эрэхтэй нөгөө пянц авчирсан юм байна. Тэгээ нөгөө нэг Чингис хаан гэдэг дуутай пянц авчирсан юм байна л да. За. Тэгсэн чинь тэрийг нь сонсъё гэд очисон чинь байхгүй хураалгацсан гэсэн гинэ яасан гэсэн чинь үзэл сурталт нийцэхгүй юм гэ цагдаагийнхаа ураагаад авцсан гэсэн шүү. Тэр үедээ тухайн үедээ юу яг тэгнэ. 70-80-аад он. Ер нь бол тэр барууны урсгал гэдэг бол тэр үед чинь 20-той цензуртэй тий нийтийн бас дуургаад элдвэн зуулах юм бол бас хөрөнгөний үзэл суртал сурталчилсан гэдээ бас л юм хөнгөндөө гэхэд нэг донгодуулаад өнгөрөхтэй нэл юм болдог байсан үе цаг үе шүү дээ тий. Ер нь бол анх Монгол улсад 1933 онд пянц орж ирсэн юм байлээ шүү. Ховор сайхан дуунууд бичиж үлдээсэн байдгийн байлээ тэр сайхан пянцнууд дээр. За ингээд манай өнөөдрийн таата яриа нэвтрүүлэг маань пянц цуглуулагчдын талаар ярьлаа. Бит хоёр мэдээлэл хүргэлээ. За пянц сонирхогчд бас сонсогчдойгоо хүлээж авлаа. Ихэнх нь харин харьцангуй дурсамж пянцтай холбоотой сайхан дурсамжуудаа ярьлаа тий. Тэглээ. За ингээд энэ сайхан таата яриаг өрнүүлсэн таата сайхан цаг хугацаанд бид бүхэнтэйг хамт байсан нийт сонсогч үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Эрикэдэ баярлалаа. Баярлалаа. Хамт комент ичилсэж хамтдаа байсан бүх сонсогч танд баярлалаа. За манай дараагийн нэвтрүүлэг 21 цаг 10 минутаас хүний л амьдрал нэвтрүүлгээр та бүхэнтэйгээ эргэн уулзах болно. Түр баяртай. Дэлхийн монголчуудын MJ радио 88.3